你说。 За сарга асуулт асууя. Та хятад улсын одоо яг хаана амьдардаг вэ? 您现在您住在中国哪里？就是你住的地方是在哪里呢？哦，我住在中国的福建。 За орчуулаарай. 对。 Орчуулаарай минийхөө. 福建хотод амьдардаг гинэ. Та хэдэн настай вэ? Хэдэн настай вэ? 可以问你今年是多大了吗？ Их залуу вэ? 37岁。 37岁. 37 нас хүрсэн. Анх Follife-д яаж ирсэн бэ? Follife-аас ажиллахдаа өмнө юу хийжсэн бэ? 你现在跟那个美商富来公司合作之前是你做什么？你的哦，我之前的工作是在银行上班。银行是吧？对对对。 банкд ажилладаг байсан гэж. Хэдэн онд Follife-д ирсэн бэ? Хэдэн жил ажиллаж байна Follife? 什么时候开始在合作跟美商富来？我是2014年开始。 2014 онд эхэлсэн гэж. Яагаад Follife-ыг сонгосон бэ? Таныг юу одоо сонирхлын татсан бэ? 为什么选择美商富来？就是在美商富来的最好的看到的一个好处是在哪里？我之前是因为我的一个客人介绍我吃这款产品，因为我自己身体的原因，所以我用了这款产品。用完之后确实效果很好。然后呢，刚开始只是想吃，后面呢，慢慢觉得这一份是一个非常好的一份事业，才全职过来经营这一块的。 хамгийн анх бол манай одоо зүгээр одоо ингийн хэрэглэгч хүн надад бүтээгдэхүүн танилцуулсан гинэ. Тэгээ би бүтээгдэхүүн яг ингээд эрүүл мэндийн шаардлагаар авах хэрэглэж хэлсэн. Тэгээ яг хэрэглээд надад үнэхээр одоо гайхалтай үр дүнг үзүүлээд тэгээ би одоо ингээд үр дүнтэй юм бүтээгдэхүүн чинь айгүй одоо бизнесийг том болгоно гэж бас бодсон. Тэгээд хийж хэлсэн гэж. Ажиллаж эхэлснээс хойш ямар хугацаанд Diamond, ямар хугацаанд President, ямар хугацаанд International, ямар хугацаанд Gold болсон бэ? 您现在开始在美商富来公司工作，就是开始做这个行业以后，就是多长时间以后达到了第一个级别，第二个级别和这个黄金钻石到这个一代？我应该是从14年开始的，第一个月就做到钻石。 然后呢，后面应该是对，后面应该是有半年的时间做到总裁跟国际这个级别，对，阿信，你给他拍一下。Ингэсэн гэж би 2014 оноос хойш ажиллаж ирсэн. Сарын дотор ихний Diamond цаастай өрсөй. Тэгээд нэг хагас жил орчмын дараагаар президент хүрээд тэгээд International хүрсэн гэдэг чинь. Хэзээ Gold болсон бэ? Gold International。黄金钻石是什么时候？黄金钻石应该是在17年的时候。17 онд Gold болсон гэж шүү дээ. Very nice. Very good. 真的很棒. Та яаж одоо хятад хүмүүстэй яаж ажиллавал зөвөөрөө таны ажилдаг арга барил таны амжилтын нууц юунд вэ нэ? 就是说，因为在每个地方的文化不一样，在每个地方的就是工作方式、运营的方式也不一样，然后您在中国国内就是工作的就是这个成功的秘密，成功的对，在哪些方式，哪些？主要也是分享吧，就是分享，就是简单的分享，对，对，没有技巧，就是分享，技巧，就是
Яаж амжилтанд хүрсэн бэ? Ер нь гол нь одоо хуваалцаа мэдээж юм аа. Том болсондоо хуваалцаж мэдээж төгөөлж өгсөн гэдэг. Мэдээлэл сайн өгдөө гэж. Та тэгээд нэг нарийн нууц гэдэг ах юм яг үнтэй байхгүй. Гол нь мэдээлэл сайн өгч хуваалцах хэрэгтэй гэж. Мэдээлэл та ихэвчлэн бүтээгдэхүүний ярьдаг уу, бизнесийн ярьдаг уу? 然后分享的时候，我们您是主要分享产品的信息，或者是这个生意的信息？一般的话都是分享产品会比较多一点，然后因为我自己因为家庭上面也有小孩要照顾，所以时间上面也会比较有限制，对，Одоо ингэнэ. Ер нь бол бүтээгдэхүүнээ илүү их тайлбарладаг. Гэхдээ зарим тохиолдолд мэдээж бизнесээ бас ярина. Гэхдээ би бас одоо ингэ нэг хүүхдтэй ингэ байдаг болохоор бас яг ингээд шууд бас ингэ бүх бизнес яриад бас ингэ бас боломжтой болгон байдгүй гэдэг чинь. Та бүхэн одоо интернетээр ажилтдаг уу? WeChat-аар ажилтдаг уу? Интернетээр хэрхэн яаж ажилтдаг вэ? 现在达到了这个黄金钻石级别，应该就有了一个也是一个比较大规模的团队嘛。然后您是主要在就是用这个新媒体，就是网络营销做营销吗？或者是直接用微信？可能微信上会比较多一点。微信上，微信会比较多一点，微信比较对，因为对，因为我有一对双胞胎儿子还小，所以基本上时间也会在家里会比较多一点。孩子现在多大了呢？4岁，4岁了我的2个小孩也是。好的，你也有2个小孩是吗？对，他的孙子。她是我的妈妈。你妈妈好年轻啊！你妈妈看起来像40几岁。她现在50多了吧？是吗？很年轻啊。对。她是什么时候上的黄金的？她是什么时候上的黄金的？她хэдэн он живд хүрсэн бэ гин. Би 11 онд бол 2011 онд 2007 онд ажиллаад 2011 онд. 2011年。哇，好厉害哦！很厉害。你们现在在中国的上海是吗？你现在在中国的上海是吗？对，中国的上海，我是在北京上过学。你是在北京哦。我上次在香港有见过你。香港的年会，你有上去讲过话，你记得吗？记得，讲得特别好的。因为我还没有看你的那个没有视频嘛，所以我不知道是你。那就很。орчуулга юу болж байна санаагаа. Ингэнэ. Манай 4 настай гинэ. Тэгээд би одоо яг 4 настай ингээд хүүхдтэй олгоод гэртээ өнгөрүүлдэг. Тийм болохоор ер нь онлайнаар илүү ажилладаг. Би чатаар мэдээлэл тавьдаг, группүүд үүсгдэг тий. Ер нь бол илүү онлайнаар ажилладаг хүмүүстэй мэдээлэл түгээдэг гэдэг чинь. Залуучуудыг хятад залуучуудыг яаж энэ бизнест өргөх вэ? 您的团队有年轻人很多吗？就是跟年轻人怎么样分享我们的这个知识比较合适？你说什么？再说一遍。他就是说，在团队里面，为了吸引更多的年轻人，就是跟我们合作，怎么样去，就是介绍给他们，以怎么样的方式去吸引他们？主要的话，我们还是以团队为主。那更多的话，我们是会我们的上线会帮助会多一点。像坐在我们旁边的这个也是我们的上线，然后还有昨天您采访的那个惠老师也是，所以说。可能我也是比较幸运吧，因为遇到好的领导，所以大部分也都是他们会在做的比较多一点。所以很多时候，我现在也是一直都在努力的学习，因为
之前的话小孩比较小，所以都在照顾小孩。那现在的话，我也是慢慢的出来会多学习一点，因为之前确实是没有时间。但是你那么厉害。我不厉害，我不厉害。胡来的好处就是因为有团队，然后因为他昨天您妈妈有采访过我们的慧老师，他应该知道，还有我旁边的这个领导，他们会帮了我很多，因为我是双胞胎儿子，还有一个女儿，所以我时间上都是会放在孩子身上，然后因为孩子比较小，对。所以大部分时间都会照顾小孩，然后所以我变成很多东西，我现在都是要重新开始出来学习，是这样。因为之前的话，我们怎么讲，就是说，你们会比较早进入嘛，吼，我们是今年才正式进入，所以之前的时间会。就是吗？进入中国。就是。对，好。就是对。对。Ингэнэ. Одоо танай зах зээл дээр болоод ингээд эрт аль биесээр орсон байсан тий. Бидний хувьд бол дөнгөж одоо энэ жилээс орж эхэлж байгаа. Тийм учраас өмнөх энэ цаг хугацаанд бол маш ингэж одоо ингээд яг бүр ингээд сургаал тавиад тий хэмжээгээр ажиллах юм бол боломж байгаагүй. Тэгээ миний хувьд бол яг ингээд хүүхэдтэй учраас бас яг тэгж сургаал тавиад ингээд юу явах боломж байгаагүй. Харин манай одоо таныг бас өчтөр хоёр ингээд энэ манай хажуу сууж байгаа гэсэн миний дээд спонсор гэнэ. Өчтөр таны нөгөө зарлагаа авсан чинь бас миний дээд спонсор. Тэр хүмүүс бас надад маш их тусласан. Бид нараас их сургаал тавьж өгч ингэж тусалдаг байсан. Би бол одоо л яг одоо хүүхд 4 нас урж байгаа. Одоо л яг одоо ингэж ажиллах тийм юм дээр ирж байна. Идэвхтэй ажиллах гэх. Тэгээд одоо хэдэн зах зээл дээр энэ жил ингэж нэгдсэн болохоор бид нараас маш баяртай байгаа. За маш их баярлалаа. Ингээд дэлгэрэнгүй сайхан хуваалцсан их баяртай байна. Follife бол бид нар хамтдаа нэг гэр бүлээ. Хэтийн зах зээл маш том зах зээлтэй хэдүүлээ сайхан хамтарч ажиллая. Танд амжилт хүсье гэж. 他说很感谢你这个分享给你的知识，然后我们看说了就是一个家人，现在我们也是因为这个产品，所以我们就在健康上面受到了一个很多的一个特别多的好处。不仅是这个健康以外，我们家庭还有我们家里的全部的人现在都健康变得很好了，而且就是这个健康生活方式也变得很好了，所以我们就是一起努力。对，中国市场和中国竞争对手有很多，所以我们就一起努力在一起分享我们的这个好产品。对，所以那个我昨天也特意问了我们的 David 说你在哪里，然后他说您好像是在上海还是北京是吗？您是在？我不是。